Би бол Монгол цэрэг. Би Монгол улсын иргэдэд үйлчилдэг. Би цэргийн хүн. Би үргэлж тулааны талбарт эхэнд бин зогсон. Би хизээч үүнээс шантрахгүй. Би хизээд өргөсөн тангарагтаа үнэнч байна. Би өөрийн зэвсэг техниктэй эзэн нь байх болно. Би эх орон донхолдсон дайсны эсрэг зогсоход хизээд бэлэн. Би бол эх орноо хамгаалагч, энхийг сахиулагч. Би бол Монгол цэрэг. Монгол улсын иргэн бий. Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үргээ үнэнчээр биелүүлж, өвгд эцсийн ариун галголом тулсан Монгол улсынхын халдашгүй дархан байдлыг ам бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон ард түмэндээ андгаалan тангаргалъя. Би ард түмнийхэн эв нэгдэл Монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, цэргийн эрдэмд шамдан боловсрч, улсын нууцыг найдвартай хадгалж, Монгол улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэхээ батлан тангаргалъя. Эх орноо батлан хамгаалагч дайчин би өргөсөн тангаргаасаа нэцүүл төрийн хууль ёсны зээрлэл хүлээн. Монгол улсын төлөө зүтгэе. Цэргийн гавьны одонд зэвсэгтчний 100 дугаар анги үүсгэн байгуулагдсаар өдгөө 52 жилийг өнгөрөөжээ. Бүгд найрамд Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1966 оны 349 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын 1967 оны 8 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн хатгал тосгоны бүтээн байгуулалтанд оролцуулахаар барилгын цэргийн 110 дугаар ангийг байгуулсан түүхтэй. Тус анги нь Хөвсгөл аймгийн хатгал тосгон, Сэлэнг аймгийн буут тосгон зэргийг барьж байгуулах ажилд голлох үүрэгтэйгээр оролцсноос гадна аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн орон сууц, олон нийтийн болон Батлан хамгаалахын зорилттой барилга объектуудыг барьж байгуулан ашиглан өгч улс их орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм а. Монгол улсад зэвсэг түвшин үүсч байгуулагдсны түүхий 98 жилийн ойд зориулан бэлтгэсэн цэргийн алдар нэвтрүүлэг маань тавтандээ хүрч байна. Бид энэ хүн нэвтрүүлгийн зочноор Орхон аймгийн зэвсэг түвшний 110 дугаар ангийн Батлан ахлагч, Тэргүүн ахлагч Баяр сайхныг онцлон авч хэлсэн юм а. Тэрээр Монгол улсын хаан цэргийн эрх үүргээ ухамсарлан өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсээр өдгөө 25 жилийг өнгөрөөжээ. Бооны дуу тажигнсан дайны галд танилцсан нэгэн ихэр суун төрч их юуны цэгийн харн их цэцүүрми хөрвонси сарож хинээр тайдони. Намайг Батбаярын Баяр сайхан гэдэг зэвсэгчний 110 дугаар ангийн батальоны ахлагч, Тэргүүн ахлагч цолтоо. За би зэвсэг түвшинд амьдралынхаа гарааг тухайн нэрээр цэргийн их сургуулийн ахлагчийн сургуульд 1994 онд элсснээр эхэлсэн. 95 онд төгсөөд цэргийн их сургуулийн галын бэлтгэлийн туслах багш лаборантаар ажиллаж хагаад 1997 онд зэвсэг түвшний 150 дугаар анги руу шилжиж миний одоо амьдралын ихэнх үе тэр ангид өнгөрсөн. Зэвсэг түвшний 150 дугаар ангид. Дэлхийн хаач байсан энхийг сахиулах хариу үүрэгтэй эдийн батлан авах явна амьдуусын ширүүн тулалдан эцсийн тусан цусаач хайрлахгүй эх нутгийн ширхэг чуулууч дэлгэндэн төвч хөвнөг тамгаанаа. За миний эхнэр бас зэвсэг түвшинд одоо надтай зэвсэг түвшинд цуг алба хааж байгаа. Уран билэг гэдэг бүсгүй байгаа. Сайн мэцхан уу намайг ахлагч уран билэг гэдэг би зэвсэг түвшний 110 дугаар ангид арчил хангалт үйлчлэгийн ороод хангалт үйлчлэгийн салааны ахлагчаар ажилладаг. Тэгээд гэр бүлээрээ цэргийн алба хаана гэдэг
хэдий хэцүү боловч одоо эхнэрээрээ бас бахархдаг. Тухайн үед зөвшөөрсөн 150 дугаар ангид өөрийг гүйцэтгэж байхдаа өөрийнхөө нөхөр тэргүүн ахлагч баяр сайхантай танилцж гэр бүл болоод одоо 20 жилийн турш амьдарч байна. Зэвсэг түвшний одоо энэ үйл ажиллагаанд эрчүүттэй мөр зэрэгцэж хүнд хэцүүг даван туулж энэ 20 жил алба хаасанд нь одоо маш их бахархдаг. Гэтэ ер нь бол айл гэрийн эцэгтэй хүн цэргийн албанд өөрийг гүйцэтгэн гэдэг маань бол маш их сэтгэлийн төвчээртэй байх хэрэгтэй, маш их хатуужилтай болт юм байна. Энэ тулдаа л одоо Өндрөл хавга хамт өргөжлүүлээд ингээ 20 жил болж байна да. Дорнот аймгийн Чаваас хотод төрсөн. Тэндээ 10 жилийн сургуулаа төгсөөд Монгол Улсын их сургуулийн түүхийн ангид суралцж агаад өөрийн сонирхлоор Батлан хамгаалгын их сургуулийн радио телеграфчны ангид орсон байна. Эцэг их маань хатуу хөтөөгээд ер нь намайг их хоригдсон л доо. Монгол Улсын их сургуульд байсан бол чи өдөөд ингээ гэр сахиад эзгүй байхад нь ингээл ганцаараа гэр сахиал хээр хөдөө ингээл эмхтэй хүнд хэцүү хатуу үзэх шаардлага байсан юм уу гэд нэлээд эсэргүүцэлтэй би тулгарч ирсэн. Тэгээд өөрийнхөө сонирхлоор би зөрсөөр агаад би цэргийн хүн болсон байгаа. Тэгээд эндээ би тууштай үнэж авсаар агаад одоо өдий хүрлээ. Би Ховд аймгийн Манган суманд төрсөн. Ховд аймгийн Манган суманд 10 дугаар ангид төгсөөд 1994 онд анх цэрэг зэвсэг түвшинтэй амьдралаа олж байсан. За тухайн үед яагаад цэргийн хүн болсон бэ гэхээр одоо манай суманд Монгол Улсын баатар Цэндийн олзгоо төрж өссөн байдаг. Тэрийгээр бид бүхэн маш их бахархдаг. Монгол Улсын баатар Цэндийн олзгоогийн хөшөө одоо тус сумын нутагт байдаг. Тэгээ бид бүхэн эх орон жүжил одоо төлөвшүүлэхэд тэр баатрын маань одоо бахархалт үйл ажиллагаа надад маш их одоо тусдын болж энэ зэвсэг түвшинтэй холбосон. Одоо цэргийн хувцастай хүн их гоё харагддаг байсан тухай бид нэг охин надаас банкн дээр тараад асууж ирсэн. Би өдөр тутмын ногоон хувцастайгаа ажилласан чинь ихчээ би тань шиг ийм хувцас өмсөхийн тулд ямар хичээл дээр сайн байх вэ гэдэг. Өөрхөн бүр ийм дүн 6 7-тай. Тэгэхээр чи нэгдүгээрт би чинь эрүүл сарвал байх хэрэгтэй. Хоёрдугаарт бүх хичээл дээр онцгой гундаг байх хэрэгтэй. Гэсэн чинь тийм үү ямар гоё би яг тань шиг ийм хувцастай ийм мөрцтэй эмхтэй болмоор байна гэдэг жийсэн. Яг тэрэн шиг би манай аав маань цэргийн хүн байсан. Гэхдээ 5 жил цэргийн албаагаад бэлтгэл авч зөрөөр халагдчихжээ. Тэгээ би аавынхаа тэр сайхан дүр төрх миний нүднээс ерөөсө гардаггүйсэн. Тэгээд би цэргийн хүн болох юмсан гэж хөдлөөч явсараад хөөцөлдөж аав ээжээсээ зөрсөөр алгасан. Тэг би 6 эрэгтэй хүүхэдтэй, нэг охинтой айлын одоо яг 2 дахь хүүхэд нь. Тэгээ одоо ярих юм бол Монгол Улсын зэвсэг түвшинд бүгд цэргийн алба хаасан. Одоо цэргийнхаа онцлогоор ярих юм бол тасаг цэрэг одоо манай гэрээс гарсан байна гэсэн. Магнаг үсэг тэтүгийн хан намир ханд Монголо хэмээн сэтгэл зоргоор нэгдэж манхан тэнгэрийн цэнхэр үеих хийдор төрүүлсэн хонхоглосон Бид Монгол улсынхаа газар шороон дээр буухад бол маш сайхан сэтгэл төрдөг, маш их гоё тийм уур амьсгал мэдрэгддэг. Монгол хүмүүсээ харахад бид бүхэнд одоо бид нар одоо ямар сайхан газар төрж өссөн, ямар их сайхан тайван орчинд амьдардаг юм бэ гэдгийг би мэдэрчээсэн. Монголын түүхтэй амьнигтэй Бид энэ хүн нэвтрүүлгээ Монгол улсад шинэ цагийн зэвсэг түвшин үүсч өгдсөний түүхт 98 жилийн ойд зориулан бэлтгэлээ. EBS телевизийн баярын энэхүү дугаарт зэвсэг түвшний 110 дугаар ангийн нэгэн сайхан гэр бүл оролцлоо. Эрдэнэ цэргийн хүрээний бүх офицер ахлагч түрүүч байлдагч нартаа Монгол цэргийн баярын өдрийн мэндийг өвшүүлээ. Монгол цэргийн босоо цагаан хямар үеийн үед бандан бадрах болтугай. мөрн
эх орныхоо өмнө өргөсөн тангарагтай, зорьсон зорилготой, бүх юм зэгцтэй номтой. Мөр зэрэгцсэн алба хааж байгаа нийт хамт олондоо болон 110 дугаар ангийн бүх бие бүрэлдэхүүнд Эрдэнэ цэргийн хүрээний бүх алба хаагчдаа зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Мөн инкийг дэмжих ажиллагаанд цуг үүрэг гүйцэтгэжсэн болон өмнө мөр зэрэгцэн алба хааж байсан амт найзуудаа бас энэ баярын мэндийг хүргэхэд таатай байна. Би бол Монгол цэрэг. Би Монгол улсын иргэдэд үйлчилдэг. Би цэргийн хүн. Би үргэлж тулааны талбарт эхэн бин зогсон. Би хизээч үүнээс шантрахгүй. Би хизээд өргөсөн тангарагтаа үнэнч байна. Би өөрийн зэвсэг техниктэй эзэн нь байх болно. Би эх орон донхолдсон дайсны эсрэг зогсоход хизээд бэлэн. Би бол эх орноо хамгаалагч, энхийг сахиулагч. Би бол Монгол цэрэг.